За сайн байцгаана уу. Ингээд Кайро хотын хаягдсан дүүргийн амьдрал донд орж ирлээ. Тэгээ энэ бол зүгээр хогийн цэг биш, бүхэл бүтэн хороолол дүүрэг юм байгаа. Тэгээ энд албан ёсны бүртгэлтэй 297 мянган хүн амьдарч байгаа ба үүн дээр нэмэх бичиг өрөвдгөө иргэний бүртгэлгүй 300 мянган гаруй хүн нэмэгдээд нийт 600 мянган хүн амьдардаг гэсэн албан бус тооцоо бий. За тэгээ ийм нэг өөр ертөнцийн амьдрал руу орж үзлээ. Тэгээд энэ газарт ганцаараа явхад надад хамгийн хань болсон найз маань бол нислэгийн тээз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг дэлхийн бүх улс руу хүргэж чаддаг M-Trip маань байлаа. За ингээд удахгүй YouTube сүгээрээ уулзцаая. Нислэгийн тээз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M-Trip-с. За сайн байцгаана уу. Ингээд Египт улсын 2 дахь бичлэгийн эхлүүлж байна. Тэгээд манай нөгөө Монгол игүүний ах буюу манай нуртай ах маань нөгөө Узбекистанаас нөгөө гэрээтэй нөгөө одоо чухал хамтран ажилладаг хүмүүс нь одоо Египтэд яаралтай гээд ирэх болсон учраас ингээд надтай хамт явж чадхаа болсон. Тэгээд өнөөдрийн үед бол би нөгөө хөтөчгүйгээр ингээд ганцаараа явах шаардлага үүсэж байгаа. Өнөө маргааш 2. За тэгээд мэдээж бол одоо би яг энэ алдарт пирамидын нэвтрэх тасалбараа авчаад гадаа нь байж л та. Тэгээд ер нь бол би ингэж дуулсан, та зөндөө дуулсан баг, бичлэгүүд төлжсэн баг. Яг энэ пирамидын энэ хаваар заллин айгүй их байдаг гэж бүр маш олон би влог юмнууд үзчихсэн. Тэгээд үнэхээр тийм заллин их байд юм уу, гүм үү? Тэрийг нь бас би туршиж үзье гэж одоо бодлоо. Нэгд ганцаараа явж байгаа юм чинь. За тэгээ ямар ч үсэн ишигээ нэг нэвтэрч орё. MLC Business School олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөх IT инженерийг бэлтгэн. За нэг хүн дуудаж байна. Yeah. Here. Yeah, this side. Right. Thank you. За би ямар ч хүмүүс бол ингээд айгүй найрсаг туслаад байна. Тэгтээ бол одоогоор заллих гэж байгаа ч юм уу нэг тийм ордлого надад ажиглагдсангүй. Вау. За ингээд энэ нөгөө Sphinx байна. За тэгээд яг энэ урд маань бол пирамидууд маань харагдаж байна. Тэгээд би ингэж бодлоо. За энэ пирамид бол үнэхээр хүний гараар бүтсэн дэлхийн гайхалтай бүтээл. За мөн дээр нь энэ Египтийн одоо энэ түүх гэдэг бол 4000 гаруй жилийн түүхтэй маш том юм бас том агуу үндэстэн. За тэгээд би ер нь одоо ингээд энэ пирамидын үүдэн зогсоол энэ тэдэн он тэгсэн ингээд ийм юм ярихгүйгээр би энэ ажлыг бол шууд игүүнээдээ даатгах чинь. Одоо ингээд игүүнээ маань та хэрвээ энэ одоо пирамидын талаар дэлгэрэнгүй бас мэдээлэл юм авъя гэвэл зүгээр игүүнээ апаа татаад тийм ээ. Тэгэл энэ пирамид Египтийн тухай бүх мэдээлэлээ тоолоод авчихна. Одоо бол орчин цагт бүх юм амар болсон. За дээр би бол ингээд нөгөө намайг заллих оролдлогууд хийгдэх нү гэж бас хайгаад байна. Одоогоор алга байна. За тэгээд энд бол тэмээмөр онолдог юм байна. Brother, how much? I tell you, 500. It's pound. Egyptian money, pound. Yeah. 500 pound, yes. Actually, I'm not a boy, I'm a good man. No problem. No problem. Not any scams? Yes. Yeah, thank you. За ямар ч гэсэн үн хөлсийг эхлээд сайн асууж агаад суухгүй бол дараа нь юу ч нэхэж магадгүй гэдэг ийм би нөгөө юунууд үдсэлтэй болоогүй. Тэгээд 500 паунд гэдэг бол одоо Монгол мөнгөөр нэг юу юм да? 30 гаруй мянган төгрөг. Yeah, thank you. Right up, like horse. Oh, yeah. Yeah. Yes. No, only one. Only one. Hold it here. Yeah. Uh-oh. Okay. За хэмээмээр босоод ирсэн. Come on. За би ч зөндөөл тэмээ унжсэн л да. Тэгээд энд унж байгаа шалтгаан энийг дуусны дараа ах надаас илүү мөнгө нэхнүүгүй юу. Би юу энийг нь яг ингээд энэ пирамидын энэ хавийг энэ заллингийн юм гаргаад өгчнөө. Тэгээ үнэхээр заллин байдаг бол цааш анхаарна. Байдгүй бол бас энэ хүмүүсийг ингэж баян хэвлэлээр бас юугаар олон нийтээр сошиалар яриад байж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ ер нь бол ингээд та ер нь альва заллингаас урдсан сэргийлэх, хэм төсөр аялах тийм ээ. Аюулгүй аялыг гэвэл хамгийн зөв зам бол ажлын групп компанид нэгдээд явах нь хамгийн зөв байдгийг шүү. Над шиг ингээд нөгөө ганцаараа явах биш. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл та бүхэн миний одоо энэ өмсөн бодолтыг харж байгаа M-Trip-тэй
Тэгээ гадаад аяллаа багц тийм ээ. Нислэгийн тийз олон улсын ачаа каргог бол та ингээд M-Trip-ийн цогц үйлчилгээг ашигладаг хямд төсөр найдвартай үйлчилгээг авах боломжтой шүү. За ах маань жоохон ядарсан бололтой. Нөгөө нэг хөтлөгөө тэмээгээ унаад тэгээ намайг хөтлөөд явчих чинь. Тэгээд яг энд бол бас ингээд явах тун тийм гоё өөр мэдрэмж байдгийн байна шүү. Ингээд зураг мураг Thank you. дарж өгд юм байна. Thank you. Thank you very much. За ингээд тооцоогоо хийх турган мөчлөө. Yeah, it's a 500, right? Excuse me, I'm no liar man. I say give me my luck. You have 2 camels, give me my luck. 500, right? Give me my luck. Don't do a picture with me. Give me something for me. Thank you. Yeah. It's my payment 500, right? 500 each camel. Yeah. Each camel? Yes. 500. Yes, I read only one camel. Yes, I'm the guide with you. I told you. You. Guide? Yes, with you. No problem. You give me something for me. No problem. За одоо яг ингээд нөгөө эхэлж байгаа байхгүй юу? Өөрөө нэг энэ тэмээгээ унчаад тий. Тэгээд одоо өөрийнхөө унсан тэмээний мөнгийг надаас авна гэдэг шүү дээ. Arabia. Yeah. Thank you. За иймэрхүү юмнууд ингээд яг гарддаг юм байна гэж. Okay. Yes, it's 500. Yes. Yeah. Give me my tip. Some tips. Yeah. One more. За хад яг One more. No, it's enough. Нөгөө камерт болохоор ингээд байх нөө. One more Egyptian. That's about $2. Wow, it's for a lot money. Excuse me. One more for me, for Coca-Cola, for photographer. This is okay for the Тэгээ одоо camera. зураг дарсан шүү Thank you дээ very гэдэг ингээд. much. I do your best. Give me one Yeah. more. Thank you. За настаагүй юм да. Thank Yeah. you. Okay. This is for your mom. Thank you. Yeah, thank you. Carabeo. Thank you. You happy? За happy. Very happy? Yeah, happy. Thank you. Thank you very much. Bye-bye, my brother. За bye. Thank you. За ингээд ер нь бол 500-аар гэж тохирсон. Yeah, bye. За тэгэл ингээд явдал дундаа зураг мураг дарж өгөөл ингээд дахиад ер нь бол 2 нуглаад авчлаа. Энэ зүгээр настай хүн болохоор би өгчлээ л дээ. Түүнээс биш жоохон залуу хүн байсан бол бас хэрэлдээ зогсчихвол байлаа. All pyramid. Look. Thank you. I'm just No, walking. look. Photo like this. Look. За одоо дахиад энэ хүн 500-аар гэж тэгж чинь. Like this. За би бол мэдчихээн 500 гэж суугаад Photo. All. тэгээ дараа нь бол All pyramid. Их мөнгө нэгнэ. 9 pyramid. yeah, I'm just walking No, around. Thank you, look, sir. look. Thank you. Go in there. Panorama. All photo. 9 pyramid. All photo. You know how much? 500. 500 pounds. Come on. This is government price. You understand? Yeah. Thank you. 1,000. Take you 500. Thank you. Одоо би ингээд нөгөө итгэж чадхаа болчиход байна л да. 500-гээд суудаг. Тэгээд яваад ирсний дараа 1000 болно, 1500 болно. Камер асаавал нэг 1000 дээр зогсох юм байна. Камергүй бол тэгээд энэ ч одоо нэхээ зогсоод ахэр юм ба шүү дээ. За одоо энд бас дахиад 200-аар явна гээд. The 200. Just 200 each. EGP, yeah. Not any extra money. No, Just 200. just 200 is my name. Yeah. My name Mustafa. Not any extra money, right? extra money. Only 200. Only 200. Yes, do it. Yeah. Come. За одоо энийг нэг турш шатах юм. 200-аар явнаа л гэж байна. За манай бороо явсаар л байна. Тэгээд 200 гэдэг чинь 15,000 төгрөг. Тэгээд яг 200-аа авъя гэх нөө нэмэх нөө бас сонирхоод байна. За энхүү тэмээгээ зогсон тооцоогоо хийх турган агшин ирж байна. За би ч одоо мөнгөө ялаад. Thank you, brother. Thank you. Are you happy? No, Yeah. this way. Happy? Oh yeah. Thank you. За энэ залуу бол бас шудраг байна. Hey. Yeah. Thank you, my brother. За. No problem. Шудраг байгаа юм чинь жоохон тип нэм өгчнэ. Yeah. Thank you. You are you so honest man. Thank you. За. Тэгээд ер нь бол хүний бол янз бүр байдаг те. Саяны залуу бол ингээд яг л 200 бол 200 та. Тэгээд надад амар гоё зураг дарж өгсөн. Би энэ зургийг оруулчихнаа. За би одоо ингээд нөгөө одоо энэ Кайрогийн хамгийн аюултай нөгөө юу руу орж ирж чинь хамгийн өндөр ядууртай Garbage City буюу одоо хогийн хот гэж нэрлэдэг энэ хот руу орж ирж чинь. Тэгээд би жолооч явах такси сая авсан. Тэгээд намайг бол энэ шээ ганцаараа ингэж явж болохгүй гэдэл нөгөө англи хэлээр ярихгүй энэ Google Translate-ээр ингээд анхааруулаад байна л та. Тэгээд яг би одоо нэг энэ хавьяас нь хөтөч юм уу хөө олж байгаа бол
Тэгэл явъя гэж бодож байна. Тэгээ маск энтер болоод зүүх ёстой байсан юм байна. Өндөр бол өстой амар юм байна. Дөнгөж хот руу орж ирээл лифт ирээсэн. Бурхан минь ээ ч ямар гээч юм. Газар руу ороод ирвэ. Амар юм биш үү? За ингээд таксинаас буугаад ирлээ. Тэгээд энэ юу одоо энэ байж тээ ингээд ийм нөгөө хогийн цэг бол биш байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл энд хогийн цэг биш харин энд амьдарч байгаа хүмүүс нөгөө хог түүж ирээд тэр хогоо ингэж ангилдаг юм билээ. Тэгээд энд амьдарч байгаа орчин суугчдын тоо бол энд ингээ хог авчирсан явж байгаа үстэй. Тэгээ хог авчирдаг өөрсдөө. Орчин суугчдын тоо бол албан ёсны бүртгэлтээр 300 мянга. За тэгээд дахиад бас 300-аад мянга байна гэж байгаа. Ер нь нийтдээ бол бүртгэлтэй 300 мянга, бүртгэлгүй 300 гаруй мянга гэдэг нөгөө бүртгэлгүй иргэд чи энд байгаа гэсэн үг. Тэгээ нийтдээ бол нэг юм 600 мянган хүн энэ ч ингэж оршин сууж амьдардаг гэсэн нэг ийм тоо баримт байна. За тэгээд энэ орчинг хараад би бол ингээд бодож ин л доо бүхэл бүтэн ийм 600 мянган хүн амьдардаг том дүүрэг Монгол улсын хүн амын 30%. Тэгээ энд бол ингээд хүүхдүүд тийм ээ. Ерөөсөө яг ийм хэвийн амьдрал үргэлжилдэг нэг ийм хэсэг байгаа байхгүй юу? Тэгээд энэ одоо хүмүүсийн эрүүл ахуй бол үнэхээр хэцүү юм байна. Би тэгээ сая нэг ийм маск авцрууллаа. Тэгээд ягаад гэвэл бас интернетээс уншсан мэдээлэлээр бол энэ ч нөгөө янз бүрийн халдварт өвчин их гардаг. Тэр тусмаа гахаанаас одоо үүсэлтэй тийм халдварт өвчнүүд их байдаг юм байна л та. Ялгааны шавлт энэ төр амар шүү. Тэгээ ямар ч байсан би энд нэг ингэж явж байгаад боломж олдвол нэг юм англи хэлээр ярьдаг хүн хөтчээр авах гээд байна л да. Тэгэхгүй бол энэ маш аюултай бүс гэсэн. Одоо дээрм тоноо те янз бүрийн маш их гардаг. За тэгээд гол асуудал ийм юм байгаа. Одоо энд нэг юм ингээд нэг хогнууд байна та те энэ одоо айлууд энэ хогийг ачиж авчираад тэгэнгүүтээ энийг ингээ гараар ялгах юм бэлээ. Одоо Лазиг нэг ялгаад нөгөө тий тэгэхэд бол нөгөө Европын улсууд ч болохоор юу гэж hello. Hello. No, yeah, sorry, yeah. Sorry. Yeah. Yeah, sorry, I'm filming myself. За бас бичлэг хийсэн чи нэг хүн орилж ууралж байна. За яаж нэг нутгийн энэ хавьяас нэг хүн олмоор байна. Манай мөн нуртаа ах маань байсан бол ямар сайхан бэ нэрээ. Цуг алхаж ирсэн бол ганцаараа яг ийм газараар явахаас жоох эрсдэлтэй эвгүй байдаг юм аа. Энд юу вэ шүү дээ. Yeah, good. Яа, за ямар ч нэг хүүхд юм яриад байна. Энд ямар хөөрх юм илчиг вэ шүү дээ. Hello sir. За ингээ ямар ч юм дотроо бол ийм илжгээр юу яадаг юм бэ? Тээвэр бол хийдэг байх юм л да. За өөр хин нэг л энэ гүйлдэж байгаа хүүхдүүд аяг өрдөлтөй санагдах юм ба энэ камерт яаж харагдаж байгааг бол би мэдэхгүй байна. Ингээд энэ ялаа бол амар шавчсан шүү. Иргэн тойрон битүү ялаа байна. Одоо ингээ миний дээгүүр доогуур ингээд камерт харагдахгүй байж магадгүй. Тэгээ өндөр бол маш хурц. За нэг ийм орчин байна. Энэ бол ингээд ийшээгээ дан энэ нөгөө нэг хогнууд байгаа. Тэгээд энэ хогнуудыг чинь ингээд англиад байна гэсэн үг. За тэгээд ийм юм байна. Энэ одоо дүүрэг дотор тий ийм нөгөө сургууль байгаа. Энэ хувийн сургууль гэж штэ. Gabriel Macatan Private School гэдэг. За ийм сургуулийн тэр байгаа. Ингээд энэ бол бүхэл бүтэн ийм том дүүрэг тэр чигтэл ерөөсөө ийм хог ялаанд дарагдсан байт юм байна. За тэгээд түгүүд бас их явж харагдаад байгаа маа. Hello. За эмэрхүү байна. Hey. How are you? Good. За би нэг түгтээр how much brother? How much? No. Just tell me how much. 100 pound. Yeah, hello.
За энд нэг бас нэг юм дүү байна. 100. It's around, yeah, right? Yeah, 100. Yeah. За 100 гээл ямар ч хэлсэн гэдэг чинь юу л та 7500 төгрөгөөр түг цуугаад тойрч нэг яваадах юм. Алхвал бас чанга юм байна. Тэгээд англи хэлээр ярьдаг хүн бол олдохгүй юм байна уу? Би сая ингээд юу яах гэж зөндөө үзлээ. Нэг намайг дагуулад явчих нэг англи хэлтэй хүн энэ хавьяас бас олдох байх гэж зүгээр би найдаад ирсэн юм л та. Тэгэхээр бол хааштай одоо англи хэлтэй хүмүүс бол олдох нь угаасаа боломжгүй худлаа юм байна. Тэгэхээр өөрөө ганцаараа ингээд одоо аюулгүй байдлаа хангаад тэгээ ингээд явхаас өөр бол замгүй юм байна. Гэхдээ энэ би өмнө очиж исэн улсуудад яг ийм бүр бүтэн дүүрэг ерөөсөө харж байгаагүй. Филиппинд бол би нэг бас явж исэн шүү дээ юм юугаар. Гэхдээ Филиппин ч бол ийм биш. Харьцангуй гайгүй байхгүй. Энд чинь бол бүр Монгол улсын хүн амын 30% нь ийм газар байж байгаатай адилхан. 600 гаруй мянга гэж байгаа байхгүй. Тэгээ яг албан ёсны тоо биш шүү дээ. Тэгээд энд байгаа иргэд бол бичиг баримтгүй, бүртгэлгүй тийм иргэд бас зөндөө байгаа. За тэгээд ийм юм байна штэ. Саяны ингээд айлууд гэртээ ингээд энийг мартаас хөрлөдөх юм. Гэртээ ингээд хогнуудаа ядгалаа штэ тий. Тэгэнгүүт энэ чинь ингээд пресслээд энэ яг энэ одоо дүүргийн доор нь ингэж юу яд юм бэ? Англиад хийчт юм байна. Энэ дотроос нэг залуу өрлөдөх юм. Яах гээд байна аа? Зүгээр алхах явж чинь те. За тэгээд энэ чинь нэг зүйлийг ажиглалаа. Энд бол ерөөсөө баг айл болгон те. Ингээд үүдэндээ ер нь гараад юм зах шиг болгоцсон юм байна л да. Ерөөсөө айл болгон ямар нэг юм зарж чинь үүднийхээ доор. Тэгээд ийм учиртай юм. Одоо ингээд Египт улс маань шүү дээ те нөгөө юугаараа авилгын индекс гэж байдаг шүү дээ. Түүгээрээ бол одоо 130-д ордог. Монгол улс болохоор 117-д ордог. Одоо дэлхийд 90-ээр. Тэгэхээр би одоо ингээд явах тусам нэг юмыг л аяг ойлгож байгаа. Авилгал их байх тусам ядуурл маш их байдаг. Тэгээ эн чинь ийм байхгүй. Одоо ингээд Египт улс авилгаа багасгаа зөв бодлого хэрэгжүүлээд явлаа гэхэд 100 сая хүнийг те юу яах айгүй хэцүү. 100 сая хүнийг одоо ингээд хурдан өөдөн татах боломжгүй хайлаа. Айгүй хэцүү байхгүй юу? Нөгөө хүн амын олон готлоор одоо энэ байгаа энэ олон 100 сая хүнийг те энэ чи хэцүү байхгүй юу? Монгол улс бол уг нь 3 сая хүн амтай маш хурдан ингэж өндөх боломж байгаа. Тэгээ энэ нэг баган хулгайчсан 2-3 бүлэг болж нөгөө манай байгалийн баялагийг маань нүүрс хулгайлаад байх юм. How are you? You okay? Yeah, no, take it. Thank you. Egyptian. English? No English. Thank you. Тэгээ юу юм бэ шүү? Би юу н ажиглалаа энэ одоогор бол тийм зан аашин гайгүй байна хүмүүс. Тэний жоохи яваадахыг тэгээд гүн рүү нас ороодох юм. Тэгээд ямархуу бас ааш хариншин идэхнөө сонирхноо. Thank you. За энд ийм бид нар тоглож байна. Салам алейкум. Билярдны газар байна. Залуучууд. Is there anyone to speak English? No English. За тийм энд бол англиар ярьдаг хүн байхгүй байна. Энэ тэгээд My name is What's your name? My name is Igune. Igune. Yeah, my name is Igune. This one. My name. Yeah, thank you guys. Have a good day. За нэг юм залуучууд байна. Сая ингэсэн багхгүй юу? Камер унтаастай байхад нэг нь намайг сугтаад ингээ оруулах гэсэн багхгүй юу? За тэгээ би чи юу болов яав юм гэсэн чинь зүгээр л найрсаг зам байсан юм биш үү? Найрсаг байдлаар намайг ингээд орж бильярд харж болно гэж хэлсэн юм байна. Yeah, good day. Салам алейкум. За тэгээд энэ хэсэг бол ингээд уруудад бол нэлийн уруу юм байна. Яваад байвал бас ингээд хай. Гэхдээ хүмүүс нь юу юм шүү? Гайгүй юм шүү надад. Тэгээ санагдаа явчлаа. Нөх одоо амир ингээд уурлаад, уцаарлаад
эсвэл дээрэмдэх гээл тонохгүй бол нэг тиймэрхүү зүйл бол одоогоор надад ажиглагдсангүй. Тэгээд энд нэг ийм сонирхолтой зүйл байгаа. Одоо нөгөө юу байдаг штэ. Энэ улс чинь нөгөө ерөнхийдөө Исламын шашинтай. Yeah, sorry. Yeah, myself. Yeah, I'm filming myself. Not you. Yeah, thank you. За, бичлэг хийхгүй шүү гэд бас яаж байна? Залуучууд ууралж байна. За, тэгээд байна штэ. Энд хамгийн сонирн заяа. Энд байгаа хүмүүсийн нийтлэг одоо нөгөө олонх нь юу гэж байгаа. Нөгөө христийн шашинтай. Сонирн байгааз одоо би нөгөө өмнө нь Камбож улсын миний бичлэгийг таад үзчихсэн бол Камбожт бол ингээд нөгөө яг исламын шашинтай хүмүүс нэг гадуурхагдаад завин дээр ингээд нэг гэр оронгоо амьдэрч идэг нэг юм дүр зураг байсан шүү дээ. Sorry? No, I'm not filming. Yeah. За дахиад бас бичлэг хийхгүй шүү. За. Ер нь бол бас ууралж эхэлж байна би. Гайгүй байна гэж бодсон чи энэ юм байна. Олон нийтийнхэн газраар явхаар гайгүй. Удамж руу ингээд орчоод бас хүмүүс нэг уурлаад идэг юм биш үү. Тэгээд тэр Камбожт бол нөгөө исламын шашинтай хүмүүсээ гадуурхаад ингээд яг завин дээр амьдардаг хүмүүс бол байсан. Фото? No, yeah. Yeah, thank you. Шукран. Нэг нь бичлэг хийгээд хоёр нь бичлэг хийхгүйгээд тэгээд байна. За яг тэрэн шиг заяо. Энд бол ингээд нөгөө христийн шашинтай хүмүүс нь яг энэ хогийн хот буюу энэ Garbage City гэдэгт нь байгаад байгаамаа. Thank you. Энэ сэлс бол ингээд айгүй аюултай байж тараа. Энэ нэг тасрал ирээд хүний хоолоо хэрчнэ. Тэгээ энэ юу юм бэ? Загас юм байна. Загас далайн амтд зарж байгаа юм байна л та. Тэгээд дээр нь ингээд сэлсээр ялгаагийн үргэлж байгаа. Гэтэл тэр хөрхэн юм байгаа зүйл мэдлэхээр айгүй гоё. Өөдөөс хараад мэдлдэг. Тим хүмүүс юм байна. За тэгээд энд дахиад шуунуудаа зард юм байна. Энд чи нэг юм. Yeah. Sorry, I'm filming myself. No, not you. I'm me. Yeah, okay. За, бас ууралж чинь сая нөгөө туулаа байсан шүү дээ, тий. Туулааны махыг бол юу иддэг юм бэлээ шүү дээ. Уунгэрт нөгөө нэг Монгол айлд очиход туулааны мах гээд иддэг гэд байжсэн. За, энд бол сайхан талх зарж байна. Хөөсөн талх. Гэхдээ энд бол хэрвээ юм худалдаж авч идвэл өстой чацах харах баха. За нэг хөрх хөвгтөд байгаа. Hey, how are you? Thank you. Yeah. Yes. Bye. За зогтъя энтрээсээ. Okay, bye. Ингэж нэг олон хүүхэд мөнгө дагуулж анхаар татаж яваад хэрэггүй л дээ. No money. Мөнгө өгөл батарнаа чи батарна хэрэггүй. За ишигээ явцаарай. Локейшн регала. За яа иш орж ирээд төрчлөө шүү. Мартаа дагаад алхаад байдаг. Хаашаа орч байна ч одоо. Тэр юу руу яваад байна л та. Энд нөгөө христийн шашинтай болохоор нэг юм христийн сүм байгаа байхгүй юу энэ дотор. Тэр сүм рүү нь явж байгаад баярлалаа мэдээ өчтэй. За ингээд энэ дотор төрсөн учраас бүгд bye. Төрсөн учраас my name is Egune. My name is John. Oh John, nice to meet you. My name is Egune. I'm very nice to meet you. Yeah, very nice to meet you, brother. عارف. За тэгээ ямар ч үсэн энэ замаар thank you. Энэ замаар ингэж яваад буцаж ирэх гэж байгаа юм болоо. Тэр сүм дээр очиод ямар ч үсэн. Христийн сүм. За энд бас ингэж нөгөө хог ангилт юм байна. Яа. شكرا. بس يا ابن السياحة يا جوك بتاعي اوعى انزل За يا ابني اوعى дүүдэр байна.
البهايم Дуудгүй дээ. بس يا حبيبي بس يا ابني Буу гэж загнаад багш юм чинь. За нэг нь өрлөөд бүгдийг зүхтаалгачлаа. Энд бас нэг дүү дагаад яваад байна. بس يا ابني Ой, thank you. Тэгээд нэг зүйл бас ингээд ажиглагдж байгаа байхгүй юу? Ингээд энэ гудамжуудаар явах болгонд дээр ийм христийн юунууд маш их одоо би нэг сая хэлж мэдэхгүй нэг нэрийг нь ингээд христийн ийм бэлгэлүүд айгүй байгаа байхгүй юу? Тэгээд намайг бас хүмүүс юу хагаад байгаа. Нэг ядуусын хорооллоор дандаа муухай юмар нь явах ингээд. Тэгээ ер нь бол нөгөө муухай юмар нь заавал явах гээд байгаа юм биш. Ийм өөр амьдралыг би үзмээр байгаа байхгүй юу. Тэгээ сая Европоор бас нэлээд явсан. Тэгээ хүмүүс нөгөө ядуусын хорооллоор нь явдаг байсан. Яач вэ гэдэг айгүй чат бат бичсэн. Тэгээд Европын улсууд ч юм бол ядуурлаа шийдсэн улсууд ч тийм. Тэнд ерөөсөө ядуусын хороол гэж юм байхгүй. Бас амар огцом гоё хүүхаа гэд үзэхэр юм байхгүй. Тэгээ ерөнхийдөө өсрөөл нэг хар тамхичд байдаг ийм л нийгмийн асуудалтай. Түүнээс шил эдийн засгийн хөгжсөн ямар ч ядуусын хорооллгүй ядуусаа шийдвэрлэсэн улс бол Европын улсууд юм байнамаа. За тэгээд энд энэ ямаа юм уу? Ямаанууд ингээд хөрхөн бэлчээд ингээд машин доогуур орцсон. Ингээ өрхөн байж идэг юм байна. Yes, wait. Энэ нэг дүү намайг дагуулад явах гээд ах шиг. За тэгээд ямаанууд бол энд байдаг юм байна. Гахаанууд бас ингээд явуул юу н харагдахаар л юм байна. Энд ингээ туранхай юм аа хөрхий. Энэ чи ингээд хог руугаа орцсон. Ингээ байждаг байх нэ. Энэ бол ингээд юу ялгадаг л газар юм шиг байна л да. Бас адилхан хогоо ялгадаг. Энэ нэг бороо сая бит хоёр бараг юугаар ойлголцчих шиг боллоо. Google Translate-ээр. Тэгээ гэрлүүгээ орж үзүүлээл гэх шиг боллоо. Тэгээд би одоо Монгол мөнгөөр нэг 15 мянган төгрөг өгье гэж ярьсан. За ингээд дотроо бол тэр чигтээ орцсон бол ингээд хог юм байна. Your name, my friend. Mina, my name is Egune. Egune, my name. Oh, you are welcome. Yeah, thank you so much. За энэ өндөр мөндөр хаймар юм байна. За энд нэг айл байна. Hello. Yeah, my name is Egune. Яг үхсэн нохоо байгаа юм шүү дээ. Ямар юм. Dog. The dog died. Yeah. What is your nationality? National, I'm from Mongolia. You are welcome. Yeah. And which floor is your home? Which floor? Your home? أتريد دخول منزل Fourth floor is your home. Go. Okay, thank you. تعال صديقي العزيز. За энд ингээд айлууд байна да. Хүү чи ямар өндөртэй байт юм бэ гин. Your home. Yeah, thank you my friend. Эднийх бол гайгүй байл байх шиг өнөө хаалган. Wow. Is it okay to enter? There's someone? Thank you. My wife not here. За. Гэ орчих юм шиг байна. Эднийх бол гоё хэлээ нөө. Nice. Охоо. За ингээд чиний сонготой. За айгуу цагаад байна. تمام. За. Ишиг орохоор онцлогийн өрөө хоёр хүүхэдтэй юм шиг байна. За энэ чи балкон байна. 4 5. Wow. Beautiful. За гэрийн цанхаар бол үзэсгэлэнтэй гоё view-тэй л гэж хэлж явах шиг байна. Nice my friend. За ишиг ингээд явах гэж байна. What is the room? Also with yes.
Nice. In toilet, my friend. Uh-oh. Where toilet? Oh, here. За мустан байлтай. Thank you, my friend. За хонхон дуусаа ямар хурж байгаа юм бэ? Хүүхдүүд дээ шүү дээ. Hello. هقفل الباب يا بك. Bye bye. За дахиад дэшээлгээд юм. Би нөгөө масктай удаан алхацсан чи амар алхахгүй юу яаж тамсгаад маскаа авч болохгүй юм шиг байгаа юм чи. Янз бүрийн юунууд байгаа. Халдвар малдар авчихгүй. Хүү. Оо за. My work. Your work. My work. Энэ бол ажил юм байна. Key. Окей. Яа. За энэ яг ажил нь байна да нөгөө. Хогнуудаа ингэж. Yes. Work. Yeah, good work. Энд нэг ангилсан байж t ингээд хар хуунцар энэ бас цагаан хуунцар энэ ингээ хүүхдийн тоглоомнуудыг ингээд ангилсан байт юм байна. Ийшээг нь ингээд Careful. Yeah. My friend. Болгоомжтойгоороо найзаад хийж байна. Yes, thank you. За энд бол ингээд дан хогнуудаа ингээд тавьсан байна. Энд ч одоо хідэн давхар гараад ирж байгаа бол be careful guys. Yeah. За бороогийн гэр бол иймэрхүү юм байна. За. Yes. Энэ бол миний ажил юм аа гэж сая. Good work. Here I'm not. Oh. Here not here. Work. За энд бас нэг ажлын өрөө нөх юм байна. Coming my friend. Манай бороо ажилсаг гар байна өө. Nice. Very nice place. За энэ чинээс чи ингээд яг сайхан юу маань харагдчих шүү. Тэгээ энэ юу ямар сони те яг энэ хэсэгт ингээ гоё хэсэг байгаа шүү дээ хамгийн сонин. Тэгэл ийшээ харангууд ийм амир нөгөө орчин маань байгаад байдаг. За hello. За. Мундаг залуу байна өө. Ер нь бол ийм юм байна. Би одоо ингээд Египтэд яг л ийм энгийн арт иргэд дунд нь яг ороод явлаа. Үнэхээр гоё хүмүүс байна шүү Египтүүд. Яг хөө Мисэр бол жоохон муухай ааш маштай хүн байна. Тэр нэг My name is Igune. And you? Your name? Lavania. Kyrillos. Philo. Batul. Batul. Mina. 2 Mina. Yeah. You have 2. 2 Mina. За хоёр нь эдний хүүхд юм шиг байна. За тэгээд орцсон нэг юм их. Энд нэг хамгийн хэцүү нэг олон хүн дагаа явуудахаар хэцүү юм лээ. Гудамжаар ингэж явахаар анхаарал амар татаад камертай тэгээд таг Аз сэрэттэн явж явах чи болохгүй байгаа юм л да. Энэ ингээд юу н өөдлөх хайл үүднээсээ гэж үг гэдэг те. Үүд хаалгаар нь л ингээд баримжаа авчихаар байгаа байхгүй юу? Саяны энэ залдуу бол айгуу гоё хаалгатай байл байсан шүү дээ. За ингээд юу гэнэ? Do you want something else? Yes, it's okay. Thank you. Өөр зүйл хүсэж чинь үү гинэ ямар хөрх юм тийм залуу. За тэгээ энэ залуудаа би нэг эдний мөнгөөр 200 мөнгөнд тэмдэгт буюу 15,000 төгрөг өгье гэж ярьсан. Тэгээ би ер нь бол 2 нуглаж өгөхөөр шийдлээ. Хөрхэн залуу байна. Яа. Энд бас нэг айл байна тий. My uncle. Uncle? My uncle. Abu Alesh. Salam alaikum. This is Pharaoh. Pharaoh. Quran, yeah. Abu Alesh. Christian. Wow. Jesus. Тий ингээд нөгөө шашны шүтлэгт нь яг юм байгаа хгүй. Шукран. مدفوع معاه ستاند بس. Так. Ишигээ дахиад доошо буу. За. Ингээ ямар ч үсэн Египт улсын Каир хотын хогийн дүүрэг буюу хамгийн аюултай дүүргийн айл руу орчлоо.
I am sorry. Yeah. Yo, I Yeah, am yeah. sorry. I will try. Yeah. За надад нэг ахиух мөнгө өгчөөч л тэгээд тиймэрхүү. Hello. Yeah, where you from? Where you from? Where you from, my friend? Where you from? I'm from Sudan. South Sudan. Oh, nice to meet you. Okay, nice. Okay, thank you. Судан хүмүүс бас байж чинь өмнө Судан. За тэгээд hello. Ямар хөөх юм бэ хүүхдүүд нь. Одоо эдгээр дахиад мэднэ. Hello. Хөөрхөн байгаас та камераар бол мэдлээд байдаг. Hello. За ер нь юм хөөрхөн хүмүүс байна. Энэ тэгээд ийм юм билээ л дээ. Одоо эдгээр маань ингээд юу яаж байгаа нь маскгүй ингээд амьдраад сурчиж байгаа нь бол энэ ерөөсөө нөгөө дархлаад огцчихж байгаа байхгүй юу? Дархлаад огцчихж байгаа юм билээ. Тэгээд одоо Африкт бол жишээ нөгөө хумхаа шар цэцэг амар өвчин байдаг шүү дээ, тий. Тэр мөр бас ингээд тоодгүй юм билээ ерөөсөө. Яг Азиас ирж байгаа одоо мань мэдт нь бол нөгөө дархлаанд огтоогүй байгаа учраас нөгөө байнга өмсөхгүй болохгүй. Хамаа юу? Thank you. Байнга энэ масктай явахгүй бол одоо энд жишээ нь болохгүй. Африкт бол одоо би Аз хүн болохоор шумуул нь хазуулсан шууд халдар авах магадлал айгүй өндөр. Hey. За энэ чинь нэг юм шоу болоод байна шүү. Вау. За баахан мод өрөөд бүжиглээд байна. За задхан шоу юм багтаа. Вау. За энэ шоу болчих шүү. За ингээд чиос юм. Гэх гоё хүмүүс аваадсан ингээд. Найрсаг. Такэ. Йоо, ямар гоё хүмүүс вэ эдгээр тэгтээ. Ямар гоё яашаарчтай хүмүүс вэ юу? Hello. Тэр үнэхээр гоё хүмүүс юм байна. Энэ Египтүүд ёо. Тэгээд нэг зүйлийг ажиглалаа. Энэ хүмүүс одоо тэгтээ үнэхээр хайхтар юм байна заяа. Нөгөө Христийн шашинтай гэж хэлсэн шүү дээ. Тэгээд яг энэ Христийн шашинтай хэсгээ бол ямар ч хоггүй ийм ногоон байгууламжтай байгаа байхгүй юу? Одоо нөгөө саний миний яваад байгаа чи ерөөсөө яг энэний цаана байгаа. Тэгээд энд ингээд Христийн юу вэ? Бас ийм цэлбэр гэдэг үлээ те. Ийм юм бол бас байна. Тэгээд энэ минийг бол үнэхээр ингэж гоёор нь ингэж шашнаа хүндэтгэжтэй энэ олон исламикийн шашинтай хүмүүс донд ийм Христийн шашинтай цөөн хүмүүс энийг ингэж сайхан авч хадгалж байж гэнэ гэдэг бол мундаг юм байна. Яг иймэрхүү юм намайг Афганистанд явж байхад нөгөө хазар монголчуудын утгаар явж байхад Буддагийн ийм юу байсан. Яг ийм хатан дээр ингэ бичсэн. Хуучны даач манай Афганистаныхан маань тэрийг дэлбэлээ ичсэн байсан. Тэгээд миний Афганистаны бичлэгийг үзчихсэн бол та санаж байгаа бах. Дэлбэлээ ичсэн байсан. Тэгээ эдгийн исламик бол ямар ч зэн Христийн шашныхаа энэнийг бол хүндэтгэлтээр нэг байлгаж байгаа юм байна. За ингээд Garbat City буюу хогийн хот маань дээрээсээ бол ингэж харагддаг юм байна. Бас үнэхээр энэ бол маш хүнд хэцүү амьдрал байна. Одоо энэ баг миний ирж байгаа 70 дахь улс болж байна уу? Нэг үзэл бодол маш их өөрчлөгдөж байна. Маш олон улсаар явлаа. Ядуусын хорооллоор нь орж үзлээ. Бидний төсөөлөл бол ядуусын хороолол, ядуу хүн гэхээр л тэнд одоо хамгийн амар гэмт хэрэгтэн муухай тийм криминал хүмүүс байдаг гэж ойлгодог. Гэтэл би одоогийн байдлаар ер нь зөндөө ядуусын хорооллоор явхад хамгийн одоо сайхан хүмүүс бол энэ дотор ер нь байж идэх юм байна. Улс улсын. Ингээ үнэхээр миний үзэл бодол бол яг ингэж өөрчлөгдөж байна. Тэгээ ингээ сайхан Египт улс маань өсөн дэвжиж өндөр хөгжилтэй эдийн засгаараа баялаг сайн сайхан улс болох болтугай үүрэг дотор амьдарч байгаа бүхий л одоо Египт хүмүүст ад жаргал эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд тэгээд Египт улсынхаа бичлэгийг
Инхүү өндөрлөё.